Монголчуудын үндэсний уламжилт баяр цагаан сарын нэг гол зоог бол бууз юм. Цагаан сарын баяр дөхөх үес айл бүр зочин гишнэд айлах бууз ваншаа бэлтгэн. Ингэхдээ тухайн айл эрх зочдынхоо тоо зэргээс хамааран мянга буюу түүнээс дээш ширхэг буузыг чимхэж хөлдөө нөөцлөнө. Энэхүү бэлтгэсэн бузаа цагаан сарын өдрүүдэд айлчлан ирсэн зочдоо жигнэж болгон тавг тавгаар нь ширээндээ өрж дайлдаг. Бууз нь Монгол үндэсний нэгэн төрөл зүйл хоол бөгөөд голчлон хонь үхрийн махыг их хэмжээгээр жижиглэн хэрчиж, сонгон сармис болон бусад амтлагчаар амтлан тусгайлан зуурч бэлтгэсэн сайн чанарын гуриланд янз бүрийн гоёмсог хэлбэртэйгээр боож чимхэж хийдэг. Арай том хэмжээтэйгээр чимгэснийг нь бууз, жижигийг нь банш хэмээн нэрлэнэ. Буузны амт чанар хэр сайн байх нь тухайн жилийн өнгөийг тодорхойлдог гэж үздэг учраас айл бүр цагаан сарын буузаа хийхдээ ихээхэн анхаарал хандуулдаг. Цагаан сарын буузны маханд сайн чанарын хоньны гулууз мах нэгийг эсвэл өвхрийн нэг юм уу хоёр хөл мах зарцуулна. Буузыг хийхдээ аль болох хүйтэн сэрүүн өдрийг сонгоно. Энэ нь олноор нь чимхэж бэлтгэх бууз хурдан хөлтөхөд хэрэгтэй гэсэн үг. Бууз ваншаа хийх айлд айл саагалтынх нь нэрж туслах бөгөөд томчууд нь бууз чимхэж, харин багчууд хүүхдүүд тусгайлан бэлтгэсэн тавиур дээр хичээнгүйлэн өрх үүрэг гүйцэтгэнэ. Мөн нэг хүн нямбайлан өрсөн буузыг нэг бүрчлэн тоолж гадаа гарган хөлдөөх үүрэгтэй байна. Ийхүү бууз хийх зураа янз бүрийн өөх түүх, сонин содон адал явдлын тухай ярилцсан хөгжилтг нь тухайн оройн нүсэр ажлыг хөнгөлдөг. Цагаан сарын буузанд тухайн онд азтай байх хүний азыг сорж, цоо шинхэн зоосон мөнгө, цэвэрлэж бэлтгэсэн шагаа, шар цагаан будаа зэргийг хийж чимхдэг ёсч бас бий. Тэрхүү азын бууз аманд орвол тухайн хүн ихэд бэлэгшээн хадгална. Хоцуурин газрын айлууд бууз банш хийх цаг зав боломж бололцооноос шалтгаалan үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бууз банш худалдан авч зочдод айлах тохиолдол байдаг бөгөөд 1 кг бууз $7-10 үнэтэй байдаг. Буузыг халуун ууранд чанаж болгон зоглох ба зөвхөн цагаан сар болон баяр ёслолын үеэрч бас монголчуудын өдөр тутам хийж идэх дуртай гол хоолны нэг нь билээ.